За үйл хөдлөх хөрөнгийн салбарын тухайд ч өндөр хөгжилтэй орнуудад энэ салбарын мэргэжилтэн бол маш чухал байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудаар зогсохгүй ерөн зах зээлийн чиг баримжаатай улс орнуудын хувьд үйл хөдлөх хөрөнгөөр дамжуулж эдийн засгийн харилцаанд илүү идэвхтэй оролцдог байна. За улс орны эдийн засгийн чадварыг эргээд өрхийн эдийн засаг бол тодорхойлдог. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгө нь өрхийн эдийн засгийн томоохон хүчин зүйлийн нэг байсан цагт улс орны хувьд ч эдийн засгийн томоохон хүчин зүйлийн нэг хэмээн тайлбарлаж болох юм а. За үргэлжлүүлээд үйл хөдлөх хөрөнгийн мэргэжил яагаад чухал вэ гэдэг асуултанд хариулах авахаас өмнө бүгдээрээ үйл хөдлөх хөрөнгийн мэргэжил гэж юу вэ? Зөвхөн агент, прокурор хязгаарлагддаггүй ямар мэргэжлийн төрлүүд байдаг талаар танилцъя. Үйл хөдлөх хөрөнгийн ажил мэргэжлийг үндсэн хоёр хэсэгт буюу борлуулалт, эзэмшлийн удирдлага гэсэн үндсэн хоёр ангилалд хуваадаг байна. Энэ нь International Standards Classification of Occupation буюу олон улсын хөтөлбөрийн байгууллагын ажил мэргэжлийн стандартаар тогтоосон байдаг. Бие даасан 33-34 гэсэн кодтой. Өөрөөр хэлбэл real estate agent, үйл хөдлөх хөрөнгийн агент болон property manager буюу эзэмшлийн менежер хэмээн ангилж өгчээ. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн мэргэжил нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл мэргэжилд ордог. Үйл хөдлөх хөрөнгийн үндсэн ажил мэргэжлүүдийг нийтлэх юм бол үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үйл хөдлөх хөрөнгийн борлуулалт, үйл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн удирдлага зохион байгуулалт, үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, мөн escrow, мөн үйл хөдлөх хөрөнгийн эрхийн бичиг баримтын даатгалын үйлчилгээнүүд байдаг. Энэ ажил үйлчилгээнүүд дотроос хамгийн үндсэн гол хоёр ажил мэргэжлийн нэрлүүл үйл хөдлөх хөрөнгийн борлуулалт буюу борлуулалтын ажил үйлчилгээг эрхлэгч, үйл хөдлөх хөрөнгийн борлуулагч, төлөөлөгч агентууд, нөгөөх нь үйл хөдлөх эзэмшлийн удирдлага зохион байгуулалтын ажил үйлчилгээг хэрэгжүүлэгч, үйл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн менежерүүд гэсэн энэ ажил үйлчилгээнүүд ордог. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн эрх гэдэг асуудлын ойлголтын дотор л их чухал асуудал болж хуурч байгаа. Учир нь үйл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслэх, бусдад худалдах, мөн бусдад барьцаалах, мөн зээл авах, ингээд өмчлүүлэх, өвлүүлэх, эзэмших, ашиглахын эрхүүд маань үйл хөдлөх хөрөнгийн хамгийн чухал хэсгүүд байдаг. Тэгвэл нийгмийн харилцаанд оршиж байгаа аж ахуй нэгж хувь хүмүүсийн энэ эдийн засаг болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангадаг гол ажил мэргэжил нь болохоор үйл хөдлөх хөрөнгийн энэ борлуулалтын ажил үйлчилгээ, үйл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн удирдлагын ажил үйлчилгээ байдаг. Тэгэхээр энэ ажил үйлчилгээ маань газар үйл хөдлөх хөрөнгөтэй хувь хүмүүс иргэд холбогдож байгаа ямар ч тохиолдолд энэ ажил мэргэжил бол байнга нээлттэй байна. Энэ ажил үйлчилгээний хэрэгцээ шаардлага байнга зах зээл дээр байж байна гэж ойлгож байна.